Монголчуудад энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ энэ дэлхийн улс орнууд ер нь дэлхийн хэмжээнд эдийн засагт тодорхой бус нөхцөл байдал үүссэн гэдэг их олон гишүүд давтаад ярьж байгаа шиг байна. Гэхдээ бас улс төр гэдэг одоо энэ их агуулгаараа тогтсон тийм хэм хэмжээ, хэв маяг тэр чигтээ өөрчлөгдсөн гэдгийг бас санах хэрэгтэй. Тэгээд яг зөвхөн хурц зэрэгэлтэй орнууд, ер нь бүхий л улсууд энэ бүсээ чангалж байгаа шиг байна. Ихэд л олон арга хэмжээнүүдийг бол эдийн засгаа доктортой байлгах, улс төрийн харилцаагаа бас жигд байлгах дээр нь анхаарч хэрэгжүүлж байгааг та анхаарч байгаа хаа. Тэр яг энэ дэлхийн эдийн засаг улс төрийн нөхцөл байдлын докторгүй хүнд нөхцөлд та ерөнхий сайдын ажлыг авах гэж байна. Бас өөр нэг зүйлийг заавал хэлье гэж бодсон. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд дид бүтэц болоод ер нь л энэ эдийн засагт хэрэгтэй чухал олон төслүүд бол гацсан хിവэрэ байгаа энэ үед бас ерхийсэд болох ч байна. Тэгэхээр миний бодлоор бол хамгийн эхлээд энэ эрчим хүчний найдвартай байдалд их анхаарах хэрэгтэй юм шиг. Цаасан дээр байсаар л байгаа энэ одоо станцуудаа барих ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Үйлдвэржилт энэс л эхэлнэ гэж бол бодож байгаа. Гэхдээ өнөөдөр яг энэ таныг томилогдох энэ үед болохоор нэг зүйлийг заавал дурдаад бас нэг асуултыг асууя. Тэгэхээр ер нь бол Монгол улсын хэмжээнд оюутлогоо төслөөс гадна 3 дахь хөршийн хөрөнгө оруулалттай дараагийн том одоо хөрөнгө оруулалтын гэрээг бол Ороно майнингтэй хийж чадсан. Их гал дунд явж байгаа энэ гэрээг бол хийсэн. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ монголчууд өөрсдөө ажиллаад өөрсдөө хөрөнгө оруулалтынхаа загварыг босгоод за тэгээ ер нь өөрсдөөсөө их хэмжээний мөнгө хөрөнгө гаргахгүйгээр ашигт малтмлын нөөц ашигласны төлбөрөөс тусгай төлбөр гэдэг зүйлийг авдаг болоод ингээд цаашдаа том уул уурхайн төслүүд хэрэгжих боломжийг бүрдүүлж чадсан сайн туршлага болсон гэж бол үздэг. Тэгэхээр яг энэ стратеги ордуудаа бодоод үзэхээр биднэрт одоо хөдлөөгүй байгаа хид хідэн ордууд байна. Тэгээд мэдээж ашигт малтмлын үнэтэйгээ холбоотойгоор цаашдаа хөдлөх бах. Тэгэхээр ер нь цаашдаа стратеги ордууд дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээгээл яригадаад эхэлнэ. Тэгэхээр та цаашдаа энэ дээр ямар бодлого ер нь баримтлах вэ? За, учрал гүшүүн. Хариулъя. За, дэлхийн улсууд энэ ойрхон орондод үүсэж байгаа нөхцөл байдалтай холбогдуулаад emergency mode гэж энэ ер нь онц байдал, онцгой горимд шилжиж байна. Шуурхай арга хэмжээнүүдийг авах юм шуурхай штабын зарчмын дагуу ажиллаж эхэлж байна. Хэдхэн хоногийн өмнө Солонгос улс энэ асуудал нөхцөл байдалтай холбоотой emergency mode буюу онцгой горимд шилжсэн байна. Тэгэхээр бид бол цаг алдахгүй ажилдаа орох шаардлага үүсэж байна. Тэр засгийн газар бол ийм цаг үед асуудалтай нүүр тулж сүрж давна. Тэгэхээр ийм онцгой одоо горим шилжиж ажиллахаас арга бол байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр ийм цаг үед ер нь ямар арга хэмжээ авах ёстой юм бэ гэхээр хөрөнгө оруулагч, баялаг бүтээгч нар хөдөлмөрлөлийн хий бүтээг санал санаачлаг гаргаж байгаа хэм бүрийг дүрм журам сааттай гэж чөлөөлж өгөх ёстой. Чөлөөтөө бизнес эрхлэх, чөлөөтөө хөдөлмөрлөх боломж болцоог нь олгож иж энэ мөчлөгийг сүрж гарна. Тэгжиж эдийн засгаа идэвхжүүлнэ. Тэгэхээр манай энэ засгийн газрын гол бодлого бол хий бүтээг хөдөлмөрлөгийг гэсэн хэм бүрийг дэмждэг ийм л одоо чөлөөлтийн бодлогыг илүү одоо дэмжнэ гэсэн. Тэгэхээр би сая одоо уян гишүүн бас Ороно майнингтэй хийсэн гэрээний жишийг дурдж байна. Тэгээд энэ нэлээл одоо бас их улс төр дагуулсан сэдв хэдий ч Ороно майнингийн хөрөнгө оруулалтын гэрээ бол дэлхийд манай улсыг хөрөнгө оруулалтын зөв орчинтой улс гэдэг ийм таниулахыг өгсөн хэлцэл. Жишээ нь ашигт малтмлын нөөц ашигны төлбөрөөр орлуулснараа энэ гэрээний жишг бол бусад хөрөнгө оруулалтын гэрээний зөв үлгэр болсон. Монголчууд анх удаа өөрсдөө санхүүгийн модель дээр суугаад due diligence маягаар одоо стратеги ордуудтай хэлэлцээр хийж болдгиймаа гэдгийг эдгээр харуулж байна. Нэг үе бодвол санхүүгийн хэлэлцээр хийж чаддаг болсон монголчууд. Одоо энэ жил 146 сая Америк долларын хөрөнгө оруулалт Ороно майнингтэй хийсэн гэрээний дагуу энэ жил хийгдэнэ. Байр сав зам одоо дид бүтцийн ажлууд нь 146 сая доллар орж ирэх гэж байна. Энэ жил хийгдэнэ. Түүн шиг жил болгон энэ хөрөнгө оруулалт нэмэгдээд ирэхээр энэ бол эдийн засгийг бол идэвхжүүлнэ гэсэн.
Тийм ч учраас цаашдаа бол бид нар хөрөнгө оруулалтын орчинд бол ээлтэй байх хэрэгтэй. Тэгэхээр улс төрчид бид ч гэсэн манай улс бол энэ хөрөнгө оруулалтын орчинг бол нээж байгаа юм байна. Баялаг бүтээгчнэр хөрөнгө оруулагч нартаа бол хэлсэндээ байх юм байна гэдгээ бол аль нэг улс төрийн нам эвслээс үл хамааран зоригтой хэлэх ёстой. Тэгэхээр одоо энэ Orano Mining-тай бол бид нар 28 жил дуусаагүй яриаг дуусгасан. Тэгэхээр дуусгаагүй олон яриануд байна шүү. Тэгэхээр дуусгаагүй олон яриануудыг бол одоо эцэлнэ гэж ингэж бодож байгаа. Тэгээ ийм цаг үед бол эм бол гашуун байдаг. Гэхдээ өвчин тустай. Тэгэхээр гадаад нөхцөл байдал ийм хямралтай байхад бол зөв шийдвэрүүд бол гашуун байх. Олон нийт заримдаа алга ташихгүй байх. Гэхдээ ийм цаг үеийг давхад гашуун бөгөөд шаардлагатай яваанда энэ өвчнийг ангаах шийдвэрүүдийг гаргахаас өөр замгүй болж байна гэдгийг та бүхэн бас ойлгосоо гэж хүсэж байна.